2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан нэгэн бичлэг Монгол даяар шуугиан тарьсан юм. Тус бичлэгт нэгэн эрэгтэй хүн нийтийн эзэмшлийн автозам дээр байрлуулсан автомашин дээр гарч бие засаж буйнд дүрслэгдсэн байлаа. Олон хүн түүнийг архитан сохтурсан. Эсвэл хар тамхи татсан этгээд гэж таамаглаж байсан ч удалгүй тухайн хүн нь Монголын холимог тулааны тамирчин болох Чин Зориг болох нь тогтоогдсон юм. Энэ үйл явдлын дараа Чин Зориг олон нийтийн шүүмжлэлийн бай болж захин орчинд түүний талаар өргөн хилцүүлэг өрнөж байлаа. Гэвч удалгүй түүнтэй холбоотой илүү ноцтой гэхээр өөр нэгэн хэрэг олонний анхаарлын төвд орж иржээ. Удалгүй захим орчинд дахин нэг бичлэг тархсан нь авто цусрын газрын дотор бичигдсэн дүрс байв. Уг бичлэг дээр Чин Зориг гэх хэрэгтэй нэгэн залууг автомашины эд анги ашиглан цохиж улмаар хүч хэрэглэж буйн тодхон харагдаж байлаа. Түүнчлэн тухайн үед хамт байсан эмэгтэйд ч хүч хэрэглэн цохиж байгаа бичлэг нь цацагдаж олон нийтийн бухимдлыг улам өдөөсөн юм. Ингээд мөн хэрэгэн дуусаагүй бөгөөд удалгүй Чин Зориг нь машинд хүнийг сүрдүүлэн айлгаж буй бас бичлэг нь цацагдаж олон нийтийн дургууг хүргэсэн юм. Хэдхэн хоногийн дотор уг бичлэгүүд олон мянган хүнд хүрч юунаас болж ийм зодон болсон бэ? Яагаад ийм хэрсгийгээр хүч хэрэгэлсэн юм бэ? Хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуултууд ара араасаа хөвөрч эхэлсэн. Захим орчин дах маргаан олон нийтийн шахалт шүүмжлэлийн дараа уг хэрэг хууль хяналтын байгууллагын шалгалтанд орж мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Улмаар хэрэг шүүхээр хилцэгдэж болсон үйл явдлын талаар гэрчүүд мэдүүлэг өгч хэргийн үнэн мөнийг тодоох ажиллагаа явагджээ. Тэр өдөр юу болсон юм бол зодон яг юунаас эхэлсэн бэ? Чин Зориг болон хохирогч тэнэрийн хооронд ямар маргаа үүссэн бэ? Мөн шүүх энэ хэрэгт ямар дүнэлт хийж эцэст нь ямар шийдвэр гаргасан юм бол өнөөдрийн дугаараар бид Чин Зоригтой холбоотой олонний анхаарлыг татсан энэхүү хэргийн талаар шүүхийн шийдвэр, гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны баримтуудад тулгуурлан дэлгэрэнгүй хүргэхээр боллоо. Одоо ингээд бүгдээрээ хэрэг рүү орцгоё. Ингээд энэ хэргийн хамгийн гол гэрш гэх юм бол Чин Зоригт зодуулсан тэг их залуугийн мэдүүлэг байгаа юм. Ингээд бүгдээрээ түүний юу ярьсныг сонсъё. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр найз Чин Зоригтой хүнсний дөрвдөр уулзаад гадуур хамт нэлээд явж шоудж байгаад 3-4 хороололт нэрийг нь санахгүй байна. Нэг буудалд орж хонсон. Маргааш өглөө нь буюу 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буудлаас гараад Чин Зоригийн Зүслэнгийн лагер руу явъя гэд бид хоёр дахиж уухаар болоод машин барих хүнгүй хэнийг дуутах уу гэд би найз болроолоо уцаар залгаад хан уул дүүргийн 19-р хорооноос 13 цагийн орчимд очиж аваад тэндээсээ уух архиа аваад болроо машин бариад арын судалд Чин Зориг бит хоёр архиа ууж эхэлсэн. Тэндээсээ хойшоо санзаа руу Чин Зоригийн лагер руу явах замдаа түлхүүр байхгүй байна. Замаараа нэг гаражаас аваад хийгээд Дэнжин мянга руу чиглэж явсан. Явах замдаа би урд өдрөн уугаад хонсон. Өглөө юу мдэггүйгээс болоод засрын газар орсноо дотор нь юу болсноо сайн санахгүй байгаа. Нилээн орой харанхуй болсон хойно гэмтлийн имлэгт орон дээр гинэт сэрээд өөрийгөө зодуулсан байгааг ойлгосон. Намайг имлэгт ухаан ороход болроо засрын ах болох Бэнэр хүргэж ирсэн гэд юу болсныг хэлсэн. Одоогоос 4 жилийн өмнө 2021 оноос анх би Чин Зоригтой ажлын шугамаар танилцж байсан. 6 сарын 27-ны өдөр авто тосрын газарт ирээд камерын бичлэгээ харахад тэнд бид 3 очиод нилээн утсан байсан. Чин Зориг болроог цохиж, ус цацаж, харагдах үйлдэлээрээ дор дүзэж, доромжлоод цохиж байгаа үйлдэл харагдаж байсан. Намайг бодвол болроог өмөрсөн гэж л зодсон байх. Зодож байгаа бичлэгийг харахад үнэхээр нүд талтрам, сэтгэл өвдөм, арайч найзыгаа ингэж алхаар дайрч зодно гэж бодсонгүй. Тэр бичлэгийг харсан хинч хүнийг алж байна. Алчглаа л гэж харна. Би өөрөө ямар ч эсэргүүцэлгүй тэр хүнд төмрүүдээр удаа дараа цохиулж, боолгуулж байхдаа ямар ч бие хамгаалах үйлдэл хийхгүй байгааг харсан хүн ойлгоно. Намайг боож унгаад, ухаан алдуулаад машины гол том хүнд төмрөөр далааж ирээд цохиж байгаа. Арай жижиг төмрөөр толгооны хэсэгт хит хитэн удаа цохиж байгаа нь тодорхой харагдаж байна лээ. Би сэтгэл өвдөөд цогсон тоо цохиулсан газраа харж чадаагүй. Одоо сошиалд миний зодулж байгаа Чин Зоригийн агсарч, догшорч, танхаарч, аархаж байгаа бичлэгүүд хаасаагүй явж байна. Би тэрийг харахаас ч зүрх өвдөж байна. Хэдий найс нөхөд гэж бодож байсан ч
Чин зоригийн хүнийг үхэлд хүргэж болохоор эдгээр үйлдэлүүдийг ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр хийж байгаа. Хүнийг алхаар оролдож байгаа үйлдэлийг хуулийн дагуу шийднэ гэдэгт найдаж байна. Энэ хүнд маш их гомдолтой байна. Чин зориг уухаараа нилээн агсам, харагдсан үзэгдсэн хүн бүрээ элдв янзаар хилдэг, айлгаж сүрдүүлдэг, өөрт нь таалагдахгүй хүнийг цохиж зодох гээд байдаг. Хамт байгаа хүмүүстэй айдас төрүүлэн байдаг. Тийм болохоор би уусан үед нь хамт байдаггүй, хол байхыг эрмэлздэг. Чин зоригч өөрөө сүлд нь найзгаа уусан байсан болохоор чи явчихсан уу гэдэг байсан. Энэ амир задуураас амьд үлдсэндээ баярлаж байна. Би их азтай хүн байна. Ингиж том төмрөөр удаадараа толгой, нуруу, далруугаа цохилж байгаа хүн бол үхэж магадгүй. Бичлэгээ харахаар би хөдлөхгүй. Бараг үхчихсэн юм шиг харагдаж байна лээ. Бичлэгээ хараад одоо болох байлгүйдээгээд нилээн бичлэг харж байхад сүүлд нь дахиад том төмрөөр далааж орж ирээд 2 удаа цохиж байгаа бичлэг байна лээ. Хэрвээ цаанаас засварын бэ ахгүй жирээгүй бол 2 цохоод зогсохгүй шинжтэй. Дахиад зогсон бол өдийд би ингээд мэдүүлэг өгөөд явахгүй, үгсэн байхыг үгүйсэхгүй. Миний 2 нүд хөхөрч цус урсан. Зүүн шанаа дуу хацар, эрүү орчим нэлдээ хавдартай, маш хүндүр завиртай, ам хөдлөхөд өвдөж байна. Зүүн чихний дээд хэсэг сэтэрсэн, зүүн дал хөхөрч хүндүрлсэн, зүүн бөөр хэсэгт 4-6 см хэмжээтэй нэлээд тод хөхөлбөр өнгийн хямралтай, зүүн ар шуу нэлдээ хүндүр, зүүн өвдөг хүндүр, үе дуграад байгаа. Баруун дал хөвлийн орчимд нэлээд зулгарсан, баруун тохой зулгарсан, толгойн зүүн ард дагц хэсэгт язарсан шарахтай, маш их хүндүртэй байна. Зүүн гараараа толгоогоо хааснаас болж төмөр цохиулагдаж хөхөрсөн, шалбарсан шарах хавдартай хөдөлгөж болохгүй хүндүр байна. Чин зориг их согтсон байсан. Сотуудаа угаасаа хүрээллийн хүн болгон мэднэ. Агсам хүнийг элдвэр хилж доромжилдог, зодох гэдэг замтай. Мөн болроо намайг согтуу байсан болохоор хаяж явж чадахгүй, авч явах гэсэн байсан. Тэгээд явуулахгүй гэж эхлээд болроод агсам тавьж цогсон. Үүний дараа би өмөрөхөд намайг зодсон юм байна лээ. Чин зоригийг би намайг зодож эхэлснээсээ хойш улаарсан байна гэж харсан. Тэнд байсан хүмүүс орилж чарлаад агсамнаад байхаар нь айгаад ойртож чадахгүй байсан. Мэргэжлийн тулгаанч гэдгийг мэдэх болохоор айгаад бүр ойртохгүй байсан. Намайг бүр алах гээд улаарад том төмрөөр савж зодоод эхлэхэд л аргагуунд таньдаг ах болохоор бэл ирж салгасан байсан. Тэгээд цагдаа дуудсан байсан. Хэрв салгаагүй бол би өөхөх байсан. Чин зоригийн үйлдэлч намайг алах зорилготой байсан байна гэж би бичлэгийг хараад бүрэн ойлголт авсан. Алхахыг оролцсон гэж миний хувьд үзэж маш их гомдолтой байна. Нэгэнт алуулах үйлдэл дазаар ойр орчмын хүмүүс байсан тулдаа амьд үлдсэн байж магадгүй. Дахиж хаана ямар асуудал болох юм блэ? Уулзмааргүй байна. Хоёулахнаа байхдаа зодуулсан бол өдөрт би ингээд амьд явахгүй байсан байна гэж ойлгосон. Хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна хэмээх дараах мэдүүлгийг өгсөн байна. Харин болсон үйл явдлыг хажуугаас нь харсан Тэгийн найз Болрогийн мэдүүлэгт энэ талаар илүү дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тэрээр хэлэхдээ би 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед өөрийн найз болох Тэ болон түүний найз Чин зориг гэх хүмүүстэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газар дээр уулзаж Чин зоригийн хар өнгийн бенз загварын машин дотор би жолоо барьж Тэ найзтайгаа арын суудал дээр 0.5 грамын ногоо игс гих арих хувааж байгаад машинаас гараад нэгэнтэйгээ тоглоомоор ноцолдож байгаад сүүлдээ жинхнээсээ муудалцаж Чин зориг Тэ2 хоорондоо цохилцож Чин зориг нь илүү хүч хэрэглэж гартаа ямар нэгэн зүйл барьж цохиж исэн. Тэгээд би Тэг өмөрөөд чи болооч гэсэн чинь намайг яаман дуугүй байгаарай гэхээр нь би айгаад дуугүй хажууд нь зогсож байсан чинь тэр хоёр дахиад муудалцаж ноцолдоод зодолдож байгаад чинь гартаа барьж байсан усаа миний нүүрлүү цацаад зайл яаман гэхээр нь явах гэсэн чинь Тэ намайг байж байгаач гээд гуйгаад ахаар нь би газар зүгээр сууж байсан чинь Чин зориг намайг шууд нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа алгацсан. Тэгсэн тухайн засварын газар нь Тэгийн таньдаг ахын засварын газар байсан ба Тэгийн ах нь Чин зоригийг надаас салгасан чинь над руу өмсөж байсан гутлаа шидээд над гутлаа авчир яамна гээд дайраад орилоод ахаар нь би шууд босоод такси бариад гимтэл рүү явсан юм. Явж байх үедээ цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би одоо Чин зориг гэх хүнээс айж байна. Их ширүүн хүн байсан. Надад ямар нэгэн зүйл болбол наад Чин зориг гэх хүнтэй холбоотой хэмээн мэдүүлэг өгсөн байна. Ингээд бүгдээрээ засрын газарт байсан Б гих гэрчийн мэдүүлгээс сонсцгоо. Тэрээр хэлэхдээ нэг харсан чинь Чин зориг Тэгийн дээр суусан байдалтай
гараараа цохиод мөн машины эд анги буюу төмрөөр цохиод байхаар нь би салгасан юм. Гаднаас барьцалсан байдалтай орж ирэхэд нь манай гаражид засвар хийж байсан Т болон Б бид гурав салгахад чин зэрэг нь манай тухайн засварчин залуучууд руу алан шүү П минь зайлгих араншин гаргасан. Тухайн хүмүүс салгаж чадгаа болчихсон ба тухайн үед чин зэрэг нь хамт явж байсан гих эмэгтэйг сууж байхад нь нэг удаа алгадаж унгаачаад Т ноцолдож байгаад цохиж газар тунгаагаад машины эд анги 5 буулгаар цохих гэж байхад нь би салгаж болиулсан. Тухайн үед манай ажлын газрын Б цагдаа дуусчихсан байсан ба би цагдаа ирж байгаа талаар асуухаар хой талын өрөө рүү ороод ирэх хойгоор чин зэрэг нь Т-ийн дээр гарчихсан. Гараараа хит хитэн удаа цохиж машины эд анги 5 буул төмрөөр толгой хэсэг рүү нь хит хитэн удаа цохиж байхыг нь би салгасан юм. Ингээд дахиад хойд өрөө рүүгөө орчоод гараад ирэхэд чин зэрэг нь Т-ийн дээд талаас нөгөө 5 буул төмрөөрөө хүчтэй савж толгой хэсэг рүү нь 2 удаа цохиж байхыг нь хараад би айсандаа маш хурдан салгаж болиулсан. Төмрийг нь газарт хаюулсан. Тухайн үед би очиж салгаж болиулаагүй байсан бол дахиад цохих үйлдэл гаргах байсан гэж бодож байна. Хоёулаа ариг сотууруулах хундааны зүйл хэрэгэлсэн байсан. Миний харснаар Т арай илүү сотолттой, биеэ удирдах чадвар муу байсан. Чин зэрэг нь Т-г ботход арай гайгүй байсан гэж бодож байна. Чин зэрэг нь дээр нь гараад эхлээд гараараа цохиж байгаад дараа нь төмрөөр нэлээд удаа хүчтэй цогсон учраас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй хөдөлгөөнгүй хэвтээдсэн гих мэдүүлгийг өгчээ. Тухайн гаражид байсан гэрчүүдийн нэг болох Т-н шүүхийн хилцүүлэгт дараах мэдүүлгийг өгсөн байдаг. Тэрээр хэлэхдээ би салгах гэж очтол үг авахгүй байхаар нь би салгахаа болчихсон юм. Тэгээд буцаад машинаа янзлаад байж байтал тэр чин зориг Т2 хоорондоо зодтолдож эхэлсэн. Нэг харсан чин зориг нь Т-ийн дээр суусан байдалтай дээр нь гарчихсан. Тээврийн хэрэгслийн эд анги буюу 5 буулаар толгой эсгэргүүнд цогсон. Мөн гараараа цогсон. Гэтэл тэнд байсан Б ах салгасан. Тэр чин зориг нь ер нь ааш зангийн хувьд сонин хүн байсан. Хэрвээ чин зориг Т-нэр манай засварын газарт ирээгүй өөр газар байсан бол чин зориг нь Т-г алах байсан байх гэж ботсон. Чин зоригийг би ахал салгаж болиулсан. Түүнээс салгаагүй бол чин зориг нь Т-г зоцоороод алхаар байсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. Ингээд тухайн харамсалтай үйл явдлын дараа Т-гийн биед шүүх хэмжлэгийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүгнэлтээс харахад түүний толгойн ар хэсэг буюу тагзанд нэцарсан шарах үүссэн байв. Мөн зүүн чихэн сэтэрч гимтснээс гадна нүур толгой орчмын олон хэсэгт хүчтэй цохилтын уус мөр үлджээ. Хоёр нүд нь хөхөрч хавцсан байсан бөгөөд нүдний саласт бүрхүүлд хүртэл цус харавсан байдал тогтоогдсон байна. Үүгээрч зогсохгүй хазар, цээж, мөр, гар тохой, хэвлий бүсэлхий, өвдөг шилб зэрэг биеийн олон хэсэгт шалбарсан болон хөхөрсөн гэмтлүүд бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл Т-н зөвхөн нүүрэндээ бус биеийнхээ бараг бүх хэсгээр цохилт авсан гэсэн үг юм. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлтээр түүний биед амь насан аюултай хүнд гэмтэл тогтоогдоогүй бөгөөд хуульд зааснаар эрүүл мэндийг төр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл хэмээн үнэлсэн байна. Ингээд чин зоригийн биеэс дээж авч шинжилгээнд хүргүүлсэн. Удалгүй шинжилгээний хариуч гарсан. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр чин зоригийн шээснээс метамфетамин гэх мансууруулах төрлийн бодис илэрчээ. Энэ нь олон улсад хүчтэй, сэргээш үйлчилгээтэй, дондох эрсдэл өндөртэй сэтгцэд нөлөөлөх бодисын ангилалд багтдаг бодис юм. Энэ баримт нь хэргийн газрын гэрчүүдийн ярьсан зарим зүйлтэй сонирхолтой байдлаар давхтаж байсан. Учир нь гэрчүүдийн ихэнх нь чин зоригийг маш төрөмгий, тайван бус хэний ч үгэнд орохгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. Зарим нь бүр түүнийг салгах гэж очиход аална шүү. Зайл ойрцох хэрэггүй гэж орилж байсан талаар ярьж байсан. Мөн тэр үедээсэн гэрчүүд чин зориг нь тухайн үед энгийн хүний гаргахгүй мэд догшин авир гаргаж байсан гэдэг талаар ярьсан. Ингээд мөн чин зоригт шүүх сэтгц эмнэлэг судлалын шинжилгээ хийсэн. Шинжээч эмчнэр түүний сэтгцийн байдал, хэрэг үйлдэх үеийн ухамсар, өөрийн үйлдэлийг ойлгох чадвар зэрэг асуудлыг наривчлан шалгасан. Мөн чин зоригийн биед мансууруулах бодис илэрсэн хэдий ч шинжээчдийн дүгнэлтээр тэрээр өөрийн үйлдэлийн учир холбогдлыг ойлгох чадвартай, хууль зүйн хувьд хэрэг хариуцах бүрэн чадвартай этгээд байсан хэмээн дүгнжээ. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа болох үеэр шүүх хурлаар шүүгдэгч чин зориг нь өөрийн байр сууриа илэрхийлж тухайн өдөр болсон үйл явдлыг өөрийн өнцгөөс тайлбарлсан байдаг. Тэрээр хэлэхдээ миний уур маш ихээр хурч бие барьж чадалгүй. Тэг нэг удаа зогсон.
Тэгтэл өөдөөс гүйж ирээд над руу дайраад байсан ба намайг тэврээд авахаар нь баруун хүмүүрч суугаад дээр нь гараад нүүрлүү нэг удаа цогсон. Тэгээд толгоогоо бариад хөвтөд байхаар нь урдаа хаймартай төмрөөр айлгах зорилгоор шал руу 2 удаа цогсон. Харин Тэгийн нуруу руу 1 удаа цогсон хэмээн мэдүүлсэн. Мөн шүүх хуралдааны хилцүүлгийн үеэр мөн дахин мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр мэдүүлэхдээ энэ танхимд би зогсож байгаадаа харамсаж байна. Миний буруутай үйлдэлээс болоод хохирогч түүний гэр бүл аав ээжээс уушлалт гуйж байна. Олон хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайлал үзүүлсэндээ харамсаж байна. Бид хоёр олон жил нэг нэгэндээ тус тэмтэй сайхан нөхөрлөж ирсэн. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр найз над руу залгаад орой 11 цагийн үед цуг Солонгосоос ирчихсэн байсан. Уулзаж гадуур гарыг гээд бид хоёр хүнсний дөрвийн тэнд уулзаад Тэгийн найз болох Болроог очиж авсан. Тэгээд караоке орчхоод 3-4 дугаар хороолд байрлах зочид буудалд хоноод маргааш нь тухайн засрын газар руу явсан. Тэнд очичоод ариг сотруулах хүндааны зүйл хэрэглээд Тэг дуудаж Болроог явуулж чи гэр бүлтэй. Болрооч гэсэн бас гэр бүлтэй. 2 хүүхэд нь өнчрөн шүдэ гих байдлаар шаардлага тавиад найзтайгаа маргалдах эхлэл болсон. Тэгээд гараж руу бусаж ороод Болроод гэр бүлтэй. Гэр оронтой юм бэж гэртээ арайш гэхэд Тэ Болроог өмөрөөд намайг цохиход би уур бухимдлаа барьж чадалгүй. Энэ хэрэг зодон болсон. Надад найзыгаа алах сэтэл санаа зориг байгаагүй. Би нэг цохиход газар дунсан ба урдаа зөөлөвч резентэй уян хамиртай машины дангийг айлгах зорилготой аваад нуруу руу нь 2 удаа цогсон. Тэгээд би үүгээр цохих үгээд хүрээд авч байсан. Хүний биед хөнгөн хохирол учруулсан. Анхаарсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрв амь насанд талдах санаа сэтэл байсан бол толгоор нь цохих үйлдэлээ дуусгах байсан. Шүүх хэмлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Найздаа хохирол гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй хэмээн дараах мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн байна. Прокурорын зүгээс энэ үйлдэлийг хүнийг онц харгас хэрцгийгээр бие хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж алхахыг завдсан гэж үзэн яллах дүгнэлтийг үйлджээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчд нь чин зоригийг хүнийг алах санаа зориг байгаагүй согтурсан үедээ зодон хийсэн бөгөөд учирсан гэмтэл нь амь насанд аюултай төвшөнд хүрээгүй хэмээн маргасан байна. Гисэн хэдий ч шүүх, камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн чин зоригийг хүнийг алахыг завдсан гин буруутайд тооцжээ. Ингээд шүүхээс чин зоригт 3 жилийн хорих ялыг оноож нээлттэй хорих байгууллагад илүүлэхээр шийдвэрлсэн байна. Мөн хэргийн улмаас учирсан хохирлыг чин зоригийн талаас барагдуулсан тул талууд бие биедээ дахин нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдэгдсэн байна. Тухайн хэргийн ард ийм нэг үйл явдал болоод өнгөрсөн байна. Тэгээд энэ хүртэл сонсогч та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.